Сайн байцгаана өрхөн мөндөд үзэгчтэй ингээд Малчин телевиз Royal телевизээс бэлтгэн өргөдөг уран бүтээлч нэг өдөр нэвтрүүлэг маань та бүхэндээ шинэ дугаараар хүрч байна. За энэ удаагийн дугаараа Уранга аймгийн хөгжим драмын театрын гоцол дуучин Монгол улсын соёлын дөрвийн ажилтан Бадан манд энэ сайхан эрхэм дуучныг одоо нэвтрүүлэгтээ урьж оролцуулахаар болсон байгаа. Тэгээд юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Танд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Мэдээж одоо Уранга аймгаас одоо уран бүтээл ажил амьдралаа залгуулж өнөөдөр бас хотод ирээд уран бүтээлээ хийж явна. Тэгээд таны хувьд өнөөдөр бас ямар хатаас уран бүтээлийн ажилтай хүрэлцэн ирсэн байгаа тий. Үзэгчтэй бас хэлцээдээ тийм. За би анх 1995 онд соёл урлагийн их сургуульд элсэж ороод 6 жил Монгол Улсын гавьяа тогтч дэлгэрэх шийнхаа удирдлаганд орчин дуучин гэсэн мэргэжлээр суралцаж төгсөөд 2001 онд төгсөөд төгссөн цагаас хойш одоо 2002 оноос эхлээд одоо 2016 өдийн 14 жилийн хугацаанд Уранга аймагта одоо энэ яг мэргэжлээрээ ингэж ажиллаж амьдэрсэн байна. За тэгээд энэ хугацаанд мэдээж одоо өөрийн бие даасан тоглолтууд уран бүтээлчсний хувьд тийм ээ бие даасан тоглолтуудыг болон хамтарсан өчнөө олон тоглолтуудыг хүргэсэн байгаа. Тэгээд энэ 2016 онд бас дахин өөрийн бие даасан нэг тоглолтыг бас Уранга нутгийнхаа зон олондоо хүргэх гээд ийм бэлтгэл ажилдаа орсон явж байгаа энэ тоглолтоо их гээ. Тэгээд бэлтгэл ажил болох одоо энд Улаанбаатар хоттой нэлээд хэдэн ажлыг амжуулах гад ирчээд явж байна да. За баярлалаа. Уран бүтээлчийн нэг өдөр нэвтрүүлгийн маань одоо зорилго бол уран бүтээлч хүний одоо нэг өдрийн амьдрал одоо хэрхэн яаж өнгөрдгийг харуулдаг юм байгаа. Тэгээд өнөөдөр бас тантай хамт таны уран бүтээлээс хаваалцъя тий. За баярлалаа. Тэгээ одоо хаана очиж одоо бас уран бүтээлээ. Би одоо энэ жил 2016 онд гэтэл нэг шинэхэн уран бүтээл болох Монгол Улсын соёлын дөрвийн ажилтан Солон багшийн маань одоо Монгол гоё гэсэн сайхан дуугаан гаргаад тэрийг клипчүүлээд тэгээд энийг одоо энэ танай Малчин телевизэд явуулахаар ингэж орж ин клипээ хуулуулчаад одоо дараагийн ажил маань болохоор зэрэг тоглолтын бэлтгэл ажил болох одоо соёл урлагийн их сургууль орж мэргэжлийн багш Монгол Улсын гавьяа тогтч дэлгэрэгч нар очиж одоо тийм мэргэжлийнхэн талын нэлээд бас нэг дуулахаар урлагийнхаа тий зөвлөгөөгөө авах гад одоо хамгийн ихний ажил маань энэ байна. За тэгвэл хамтдаа яваа. За ингээд уран бүтээлч нэг өдөр нэвтрүүлэгт хамтдаа ороо үзэгчтэй. За яг хоёлоо сонс. За үзэгчтэй ингээд уран бүтээлч нэг өдөр нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Тэгээд өнөөдрийн зочин Монгол Улсын соёлын дөрвийн ажилтан дуучин одоо мандагчдаг одоо соёл урлагийн сургууль руу одоо мэргэжлийн багш нар явж байна. Мэдээж одоо сургууль одоо төгссөн сургууль руу явж байна бас гоё дурсамжууд бас санагдж байгаа хаа. Тэгээд дэлгэр багштэр одоо анх хичнээн дуучид орж нэг ангийнхаа одоо соёл урлагийн их сургуулийн дурсамжаас хэлдэг. За тийм би түрүү нөгөө цусныг дурдаад өнгөрсөндөө 1995 онд 10-аар төгсөөд соёл урлагийн их сургууль гэдэг юмд миний төрсөн ихч маань тэгэхэд энэ хөдөө орон нутагт соёл урлагийн их сургуулийн хуваар очтдаггүй байсан. Өөрснөө ирж ин орон нутгаас ирж хотод ирж шалгалт өгж ордог байла. Тэгээд ихч маань дагуулж авчираад 10 төгсөхдөө зэрэг дагуулж авчираад соёл урлагийн их сургууль гэдэг юмд оруулаад тэгэхэд би ерөөсөө уртын дууны ангид орно гэж ерөөсөө зүүдлээч хөвжсэн байхгүй. Зүгээр л ерөөсөө дуулаачтал орно дуучин болно гэсэн л амар том дуучин болох гэж хүн ингээл энэ түрээд ирдэг. Тэгээд ирээ шалгалт өгсөн чинь одоо энэ тэр үе одоо мундаг агуу багш нар байла одоо гавьяатууд ардын жүжигчд маань сууж байгаа шалгалтаа аваад энэ хүүхэд бол ерөөсөө юу яхаа хүүхэд задгаа хоолойтой хүүхэд байна. Миний хүн ингээд дотроо ингээд ерөөсөө соёл урлагийн их сургуулийн дуулаачийн техникчин 2 ангитай байт юм а. Уртын дууны анги одог бодоход намайг орж явах үед 2 анги байсан байхгүй. Уртын дууны анги, юуны анги, опера анги гэж 2 анги байж байгаа. Тэгээд уртын дууны ангид нь ороо энэ задгаа хоолойтой хүүхэд гээ. Тэгээд тэр үед нь уртын дууны багш маань энэ одоо Монгол Улсын гавьяат багш дэлгэрэгч маань таарч энэ сайхан одоо агуу их том одоо энэ цагийг бас эзэлж яваа нэг л бас энэ сайхан уртын дуучид гэдэг энэ сайхан агуу энэ мэргэжлийг одоо эзэмшүүлж яваа томчуудын маань одоо залгамж халаа болсон тийм энэ сайхан багш дээр очих хувь зээ надад анх 1995 онд тэгж 95 оны 6 сард надад тохиогоод тэгээд намар нэрээ соёл урлагийн их сургуульд ороод уртын дуучин гэсэн мэргэжлийн багш дээрээ эзэмшиж одоо эзэмшихээр одоо зоригшуулуудаа тэгээд уртын дуучин гэж ерөөсөө уртын дууны аач хүн ирж исэн байхгүй. Тэгээд багшаараа заалгаж аваад бүх юмээ тэгээд шантрах үе зөндөө байсан. Тэгэхэд одоо тэр шантралын маань одоо давхад нэг одоо багш маань л одоо их түшиг нөлөг болж одоо ингэж давуулж гаргасан. Их л миний хувьд бол одоо их л энэ багшаагаа бол их л одоо хайрладаг, хүндэлдэг, шүтдэг тийм хүн байхгүй.
Тэгээд ингээд ороход анх эхлээд ороход бол 95 онд ирээд ороход бид нар 31 үл орж исэн соёл урлагийн сургуулийн дуулаачаа ингээд тэгээд ингээд замынхаа дундаас хүүхдүүд маань шантран зарим нь болцоо байхгүй болно тийм ээ ингээд янз янзын шалтгаанаар яг төгсөхдөө бид нар 13 үл төгсөж исэн. Соёл урлагийн их сургуульд бол 6 жил суралцж төгссөн. Яг манай дээдлийн курс манай 2 6 жилээр төгсөөд нэг хэсэг эхлээд соёл урлагийн сургууль чинь 4 жилээр сурч исэн лээ дуулаачаа анги 4 жилээр сурдаг байжгаад ерөөсөө ингээд 5 жил болгоё гэд тэгснэ эргээд 6 жил болгоё гингүүтээ манай дээдлийн курс манай хоёрыг чинь 6 жилээр одоо нэгсэндээ соёл урлагийн сургууль дуулаачаа ангаар одоо хүүхдүүд 5 жил сур төгсөж байгаа бол бид нар 6 жил төгс сурсан нэг өдлийн бас азтай хүмүүс байхгүй тийм ээ нэг жил бас дахиад энэ багшдтайгаа илүү дахиад юм заалгаад явцсан тийм азтай хүмүүс. За соёл урлагийн сургуулийн одоо хамт одоо нэг анги төгссөн одоо 13 дуучтаас одоо энэ цаг үед бас бүгдээрээ л уран бүтээл хийж байгаа. Ямар дуучтай одоо нэг ангид хамт сурч байна. Тэгдэггүй яг бид нар чинь анх эхлээд орохдоо 31 үл ороод төгсөхдөө 13 үл төгсөж ирсэн. Одоо энэ төгсөжсэн 13 уран бүтээлчээс маань уран бүтээлээ төрөөж явж байгаа зөндөө сайхан уран бүтээл бүгдээрээ л уран бүтээлээ төрөөж өгнө. Тэгээд суйсыг төгссөнс хойш 15 жилийн хугацаанд уран бүтээл төрөөж явахад эндээс маань уран бүтээлээ төрөөд тэгээд сайхан одоо цол хэрэмгийн хүртсэн дуучид бол зөндөө байна. Одоо жишээлбэл дурдах юм бол одоо манай ангиас төрсэн Монгол Улсын гавьч жүжигчин 70 байна. Соёлын тэргүүнүүд бол одоо бүгдээрээ авсан байна. Одоо эр хүний дуулдаг би Монгол эр хүний дуулдаг Батболд одоо Монгол Улсын гавьяач жүжигчин Болормаа тэгээд одоо соёлын тэргүүнүүд бол зөндөө байна. Тэгэл хөдөө орон нутгийн театрт ажиллаж байгаа гэх юм бол Хөвсгөлийн театрын дарга Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Сэрж Битүү гэдэг тийм уран бүтээлч байна. Тэгэл одоо энэ төв дотроо ажиллаж байгаа уран бүтээлч зөндөө байна. Хөлийн зэрэгт ажиллаж байна, бүх зэрэгт ажиллаж байна, дуурийн театрт ажиллаж байна манай ангиас. За одоо 16 онд одоо таас өөрийнхөө уран бүтээлийн тоглолтоо өөрөө ингээд одоо тавьж байна гэж. Энэ нь одоо тоглолт хийх тоглолт байна. Энэ удаагийн тоглолтоор бас одоо ямар одоо уран бүтээлүүдийг илүүтэй дуусгах гэж байна. Хүртэн дууч мэргэжлэр төгссөн тийм ээ. Уран бүтээлийн одоо бас тоглолтын нэг онцлог гэж байдаг шүү дээ. Энэ удаагийн тоглолтын онцлогоос. Тийм. Одоо яг орон нутгатаа бол би даасан 2 дахь тоглолт маань болж байгаа. Хотод болохоор зэрэг нэг тоглолтыг тавьж байсан. Тэгээд хамтарсан тоглолтуудыг бол одоо хэд тавьсан байгаа. Одоо бусад уран бүтээлчтэйгээ хамтарч тавьсан тоглолтууд бол зөндөө байгаа. Энэ тоглолтын онцлог маань гэж ярих юм бол одоо би уртын дуучин хүн гэдэг чинь одоо нэгсэндээ одоо ардын дуутайгаа илүү ойр байдаг тий ойр гэдэг. Тэр утгаараа энэ тоглолтын онцлог маань илүү тийм ардын дуу, уртын дуу илүү төлхөө орсон. Тийм тоглолт бол энэ тоглолтын маань онцлог. Тэгээд давхар бас өөр зөндөө уран бүтээлүүдийг төрөвж тавина л да энэ дээрээ. За нийтийн одоо сайхан уран бүтээлүүд бас хийж байгаа тийм ээ. Энэ одоо ямар хөгжим зохиолч, ямар одоо яруу найрагчтай самдарч одоо уран бүтээлүүд хийж байна. Зохиолын дуу гэх юм бол одоо хөгжмийн зохиолчтой нэлээд хэдэн хөгжмийн зохиолчтой одоо хамтарч уран бүтээл гаргасан байгаа. Жишээлх юм бол одоо Жинжима Хүрлбаатар уу соёлын тэргүүний ажилтан Хүрлбаатар багштайгаа хамтарч нэлээд хэдэн дуунуудыг гаргасан. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Төвшин сайхан багшийнхаа бас дууг дуулж байна. Нэг дуулч жүжиг тавьсан. Тэрний дүр тоглоо. Тэрнийхээ дууг дуулна. Тэгээд хамгийн сүүлд ихтэл одоо түрүүн танай телевизэд орж хуулуулж гисэн тийм ээ Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Цолмон багшийнхаа дууг гэл ингээд ер нь хамтарч ирдэг хөгжмийн зохиолчид зөндөө байна. За өөрөнгө театрын тухай одоо бас яриа тийм ээ. Театрт бас олон жил ажиллаа гэж ярьж байна. Тэгээд одоо бас жилийн бас төлөвлөгөөт уран бүтээлүүд байдаг. Энэ жилийн одоо театрын уран бүтээлүүдтэй ямар одоо уран бүтээлүүдээр ажиллаж байна. За тийм ээ би хөдөө орон нутгийнхаа театрт ажиллаад нэлээдгүй хугацааг өнгөрөөсөн байна. 14 жил энэ жилтэйгээ нийлээд одоо 15 дахь жилдээ орох гэж байна. Тэгээд энэ хугацаанд бол хөдөө орон нутгийн театрт ажиллаад зөвхөн уртын дуугаан дуулаад зогссонгүй одоо зөндөө олон дуулалт жүжиг, драмын жүжиг, концерт те энэ болгонд одоо оролцож явж илаа. Манай театр чинь тийм асар их тийм түүхтэй олон жилийн түүхтэй тийм сайхан театр. Тэгээд саяхан гэтэл 2015 онд 15 онд чинь 30 жилийн ойгоон тэмдэглэсэн. Тий 30 жилийн ойгоон тэмдэглээд тэгээд театр болсон цагаас айхгуулаад байсан хугацаа шүү дээ. Тэрнээс өмнө бол одоо соёлын ордон гэж байсан гэдэг ингээд 40 олон жилийн түүхтэй энэ сайхан театрт бас ажиллаж амьдарч ингэж явж байгаадаа бас уран бүтээлийн төрөж явж байгаадаа маш их баяртай байдаг. Тэгээд энэ театрт 15 жилийн хугацаанд ажиллахтаа бол мэдээж бид нар хөдөө орон нутагт бидэрт бол тогтсон нэг төлөвлөгөө өгдөг цаанаас ингэж хөдөө орон нутгийнхаа одоо ингээд ард түмэндээ ингэж урлаг соёлоороо үйлчилж одоо тий үйлчлэх ёстой гэсэн ийм төлөвлөгөө өгөө тэрнийхээ дагуу явцгаагаад тэгээд жилдээ нэг манай театр чинь
яг шинэ уран бүтээл гэх юм бол нэг 3 уран бүтээл шинээр тавина. Тэгээд тэр уран бүтээлдээ бүгд ингэж маасаараа хамарч оролцох гэдэл одоо баггүй нэлээд их хэмжээний л одоо уран бүтээлийг төрүүлсэн байгаа 15 жилийн хугацаанд ингээд тоолоод үзэх юм бол одоо дэж тоон бол одоо гараж дуусшгүй. За ингээд одоо соёл урлагийн сургуулийн одоо суралцсан ирж байна. Тэгээд багштайгаа орж уулзъя да тийм ээ. Тэгье. Сургуулийнхаа гадаа ирлээ. боддоо ээжээ өсгөж труссан ээжихээ өрчмөс сэтгэлийг өгөхгүй Их мөндөд үзэгчтэй ингээд уран бүтээлчийн нэг өдөр нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Өнөөдрийн уран бүтээлчийн нэг өдөр нэвтрүүлгийн одоо хүндтэй зочин Монгол улсын соёлын дөрвийн ажилтан Бадаманд байгаа. Ингээд Бадаманд дуучныхаа мэрэгжлийн багш Монгол улсын гавьяа тогш одоо дэлгэр өгчтэй тавагддаг уулзуулж байна. Юуны өмнө танд одоо энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Баярлалаа. За тэгээд өнөөдөр таны одоо бас мянган шавнырын нэг одоо Бадаманд дууч маань өнөөдрийн одоо манай нэвтрүүлгийн хүндтэй зочноор оролцож байгаа. Тэгээд та шавийнхын тухай одоо сайхан дурсамжаас ярих ба. Би нэг ганцхан бод юм аа. Одоо манай шавнар хөдөө газар ажилтаа дургуулсан. Тэгээд нэг хөдөө газар илж байгаа манай Бадаманд би тэгээ баярлж явдгийг. Тэгээ өөрөө Хангай аймгийн хөгжил драмын театрт ажиллаж байна. Тэгээ шавган бол одоо яг анх хэлчихсэн түүхээс нэрхэн бол худаа хацартай л хөвгт орж ирсэн. Хөдөөний хөвгт. Хөдөөний тэгээд хайд багш маань хүртэл надад хэлжсэн юм аа. Хөдөөний хөвгч нь ухаантай сурдаг юм аа минь хөө. Энэ хөвгтийг тэнцүүлээ гээл. Бид нар ч ингээд юу конкурсд зуужлаа шүү дээ. Энэ тэнцүүлэх тэгээд. Тэгэхдээ би тэгэл тэр хайд багш надад өмөрг өгчөөсөн да баг. Хэн хөвгтийг одоо чаав гэдэг. Энэ ч болно гэх. Тий. Тэгээд миний хөвгч их буянтай. Тэгээд одоо өнөөдөр хүртэл уран бүтээлийг гэж өгөх чинь дэлгэрийн шав гэдгээрээ миний нэрийг гаргаад өөрийнхөө нэр гаргаад ингэ багш нь баярлж лавдээ. Баярлалаа. За ингээд одоо өөрийнхөө одоо төрлөг нутагт тааш таны шав одоо уран бүтээлийн сайхан тоглолтоо гэж байна. Тэгээд өнөөдөр бас мэрэгчлэхээ багшаас зөвлөгөө одоо авахаар таны өсөж зорж ирсэн байна. Тэгээд шавийнхаа одоо энэ тоглолтод бас сайхан амжилтыг хүсэж одоо сайхан сэтгэлийнхээ өгөөж хэлэх үү. За ер нь миний шавнар бол ер нь тоглолт хийхдээ бол заавал багштай хэлж идэг. Заавал багшаас асууж идэг. Ер нь багштайгаа ингэж зөвлөгөө авч явна гэдэг чинь надад их гоё идэг. Би баярлалаа. За шавьгаа одоо та хэр дуучин болсон гэж бодоод. Дуучин дуулаачийн тал дээр одоо бас үг хэлээ. Бадамандын нэг онцлог үдгээ. Мэц хоолойтой орж иж ирсэн. Би тэрийг сопрано болгож чадсан. Миний хүү чадсан. Тэгээ миний хүү мэц дуурн, сопрано дуурн. Энийг өөрөө миний шавьна ганц олцлог байна. Тэгээ их тэрийг бол эзэмшиж чадсан хөхт бай. За ингээд шавьд одоо гамаш. Тэгээ би одоо ингээд шавьхаа одоо тэр тоглолтод амжилт төсөй бас. Багш хөтөлөнд чагнаа сууж явах хөлгүүдээ бол тийм л байна. Тэгээд миний хөгч нь одоо тэр уур хааваас тэр одоо хэдэн жил болсон юм миний хөгч. 15 жил болсон. Тийм болсон шүү. Тэгээд би ингээд би бодоход чи би чинь мөөгөн багшил болцсон юм байна. Тэгээд би хамгийн гол нь одоо Бадаманд мутан дугуун сайхан амьдруулж байгаарай. Цаашаа тэр залуу хүүхдүүд зааж өгөөрэй. Тийм биз дээ. Тэгээ өөрөө бас тэргээд одоо нэг одоо би боддог шүү дээ. Өөр хангаад таавал Бадаманд бол нэг дугуйлан тийм хүүхдийн дугуйд дээр ажиллаудаад ингээд тэгэх юм бол өнөө уртын дуу маань ингэж л явах хэрэгтэй байна. Тэгээ би шавьтай тэгэл өсөж байна. Миний хүү сайн дуулаарай. Одоо хооч үедээ тэр одоо жоохон хүүхдүүд бас уртын дуугаа зааж байгаарай гэж. Ингэж л би өсөж байна. За шавьтай одоо гам шууж одоо
зөвлөгөө. Штэ. Оо хай дандаа ээргүй хэл. Ирүү битгий. Одоо та нартай хөдөө очоод одоо дураараа загдаг. Оо хай хэ. Хэгээ татэлдээ эйгэн сангарч өг. Тэгвэл тэгвэл амсаач доош сууж өгчтэй. Сайн байцгаана уу эрхэм хүндэт өвөр хангаачаад та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Ингээд манай мэрэгжил нэгт Бадам ханд маань үндэснийхээ урлагаараа 15 6 жил ажилласан байна. Тэгж 15 жил. Тэгээ энэ хугацаанд өөрийн нутагтаа өвөр ханга аймгийн Хөгжим Драмын театртаа буцал дуучнаар ажиллаж байгаа. Тэгээд өнөөдөр уран бүтээлийн тоглолтоо хийхээс өмнө багшаасаа одоо туршлага судалж багштай эргэж өөрийгөө үзүүлж өөрийнхөө юу сурсан, мэдсэн, ямар дундаар яаж ажиллах вэ? Яаж уран бүтээлээ та бүхэндээ яаж илүү сайхнаар хүргэх вэ гэдэг тал дээр ярьж багшаасаа зөвлөгөө авч байгаадаар би өнөөдөр үндэсний дуучин Тэмэгч булгын дуучинд ямар жаргал миний би орж иж таарлаа. Ингээд та бүхэнтэйгээ мэдчилж байгаадаа их баяртай байна. Ингээд Батмаа маань оюутан байхдаа намайг соёл урлагийн их сургуулийг төгсөж байх үеэр оюутан болж орж ирсэн. Тэгээд биднийг мэрэгжлийнхаа дасгалыг уншиж байхад Бадмаа маань бас хамтдаа л уншдаг. Одоо манай утын дуучдын дасгал унших онцлог бол бас өөр мэт байдаг тийм ээ багшаа. Бүгдээрээ одоо 1-р курсын оюутнаас төгсөх курсын оюутан хүртлээр бүгдээрээ тэр өдөр орох хичээл орох хүүхдүүд нь бүгдээрээ орж зогсож тойрч зогсож аваад дасгал уншдаг. Тэгээ багш маань заа чи тэрийгээ тэгж байна, дээд өнгөө ингэж байна гэд яагаад бид нарыг бүгдийг тэгж уншуулдаг байсан гэвэл төгсөх курсын оюутнууд тодорхой хэмжээний мэдлэгтэй болцсон дөнгөж орж ирсэн хүүхдүүд маань бас мэдлэг багтаа байдаг учраас төгсөж байгаа оюутнуудаасаа одоо сурч байгаа оюутнууд нь яаж одоо дуулах арга барилыг багштайгаа яаж харьцах, багш нь яаж дасгал өгөхөд хүүхдүүд маань сурах вэ гэдэг тал дээр зөвлөгөө өгөхийн тулд багш маань тэр бүгдийг нэг хүчлэн гэдэг багц болгож заадгаараа бас дэлгүүр багш маань онцлог байсан. Тэгээд тэр хугацаанд бол Бадам ханд маань айгуу тийм идэвхтэй хоолойны цар хүрээний үед маш их том тийм одоо цар хүрээ сайтай доошооч одоо эрэгтэй хүний бараг пианарын хэмжээний дуулчин тийм ээ багшаа. Мэд солоотой мөртлөө дээшээ сопраны хэмжээ дээшээ маш нарийнхан дээд өнгөийг авах өнгийн хэмжээ мэд дуулчин тийм ээ. Дээшээ одоо сопраны дэмас дуулцдаг ийм мундаг авиаста тэгээд идвэх зүтгэл чармаал сайтай ийм орхон байсан. Тэгээ одоо Бадмаада уран бүтээлийн тоглолт хийж байгаад нь амжилт хүсээд эрүүлийн газж байгаа уран бүтээлийн сайн сайхан бүхнийг хүсэж ирэж байна. Өнөөдөр соёл урлагийн их сургууль дээр ирээд тэгээд оюутан цагтаа хамт сурж исэн ангийн 2 уран бүтээлч болох Хэлийн цэргийн дуу үжигийн чуулгын гоцлол дуучин Нямдавагч мөн оюутан цагийн маа найз чөлөөт уран бүтээлч дуучин Наран цэцэгтэйгээ ингээд уулзаад байж байна. За бид гурав 95 онд анх Бадам ханд маань Өвөрхангай аймгаас, Наран цэцэг маань Дорнод аймгаас, би Ховд аймгаас ингээд 3 хүүхэн ирээд нэг ангид ороод бүр оюутны байранд 6 жил цуг амьдраад соёл урлагийн их сургуулийг төгссөн. Бадам ханд бит хоёр ангида 10 дугаар ангиа шууд төгсөөд орж ирсэн байсан. Тэгээд хоёлаа бас нот мэдгүй, Нямдавагчаараа хоёлаа бас заалгана. Нямдавагч маань бас юуны Ховдын театрт бас ажиллаж байсан болохоор бит хоёрыгоо бодвол бас нилээн дөнгөр оюутан тэгээд бит хоёр нэг тасагт маш олон жил сайхан нөхөрлөж үерхэж өнгөрөөсөн. Тэгээ ингээ бүгдээрээ сайхан Бадам хандынхаа сайхан тоглолтын дээр бүгдээрээ сайхан уулзцгаая. Одоо ингээд манай Бадам хандын маань тоглолт 11 сарын 22-нд Өвөрхангай аймгийн Хөгжим Драмын театрт тоглогдож байгаа юм байна. Энэ уран бүтээлд нь Наран цэцэгтээр очиж бас айдуугаа өргөн та бүхний хүрэлцэн ирж үзхийг урьж байна. За зөвхөн ингээд уран бүтээлч нэг өдөр нэвтрүүлэг маань одоо үргэлжилж байна. За ингээд өнөөдрийн зочинтойгоо одоо
дуучныхаа одоо мэргэжлийн багш Монгол Улсын гавьт багш дэлгэр багштай уулзаад одоо сургуулаараа ороод гараад ирлээ. Бас сэтгэлээсээ уулзах тийм ээ. Оо сэтгэл өндөр байлгүй яах вэ? Багштайгаа уулзаад багшаасаа эргээд яг оюутан цагт байсан шигэл багшаасаа эргээд сая мэргэжлийн зөвлөгөөгөө авлаа. Тэгээд дуулах арга барил дасгалаа уншлаа. Багштайгаа ажиллаж байсан үеийнхаа сайхан дурсамжуудыг ярьлаа. Мөн оюутан цагийнхаа найзуудтай уулзлаа. Сайхан байна, сэтгэл өндөр байна. За одоо студи явна гэсэн байгаа тийм. Тэг нь одоо дараагийн ажил маань дуучлалын их шиг гэдэг студи дээр очиж тэнд одоо бас энэ уран бүтээлд мань орох 2-3 дууныхаа одоо аранжировкуудыг хийлгэж байгаа. Одоо студи дараагийн ажил маань одоо студи явах байна. За аль студи рүү явах вэ одоо? Дуучлалын их шиг гэдэг студи. За тэгээ. 우린 상기게네 온디 소프타 모두도 이제 무스그지 트루스게지 За зэгчтэй ингээд уран бүтээлч нэг өдөр нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Ингээд одоо зэгчнтэйгээ их шиг студиэр хүрэлцэн яриад байна. За энд бол одоо мэдээж уран бүтээлийн одоо дуу хоолой хичүүлэх тэгээд аранжировк гэдэг маш олон ажлууд байгаа. За ямар одоо уран бүтээл дээр ажиллаж байна тийм ээ. За их шиг дуучлалын их шиг студитэйгаа би одоо зунаас эхлээд их хамтарч ажиллаж байгаа. Түрүү нөгөө телевизэд өгсөн Монгол гоё дуугаа энд бичүүлсэн. Одоо дараагийнхаа нутагтаа тавих гэж байгаа тайлан тоглолтондоо зориулж бэлдэж байгаа дуунуудын маань нэг болох одоо Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан ая зохиогч Юмдан Бат гээд нэг сайхан залуу уран бүтээлч манай өвөр хангайхан бол бүгд амтахгүй одоо өвөр хангайдаа би тэр хамтарч их уран бүтээл хийдэг байсан. Тэр сайхан одоо тэр уран бүтээлч мань байхгүй бурхны оронд одсон. Тэр уран бүтээлчийнхаа нэг шинэхэн дуу болох Учирлын хайр гээд тэр дуугаа одоо энэ студи дээр бичүүлэхээ сууж байна да. Аранжировк нь хийлгээд одоо ингээд удахгүй хоолоод авах гээд тгээс сууж. За хоёр дахь одоо уран бүтээлийн тайлан тоглолтын одоо ажил одоо энэ ихээр одоо болж байна. Мэдээж одоо уран бүтээлийн тайлан тоглолт гэдэг бол маш их ажлын арга гарч ирж одоо бас ард түмэндээ уран бүтээл тавь шүү дээ тийм ээ. Тэглгүй яах вэ? Уран бүтээл хийхэд ч асар их ажил ордог тийм ээ уран бүтээлч. Одоо ажил маань ерөнхийдөө за нэг 60% л явж байна да. Тэгээд одоо нэг үлдсэн бас ажлууд зөндөө байна. Одоо тэгээд 11 сарын 22-ны тоглолт маань болно. Энийг болтол одоо бас нэлийн хугацаа байна. Энэ хооронд одоо бас үлдсэн ажлуудаа амжуулна. Одоо тэгэл ард талд ажиллаж байгаа хүмүүс бас зөндөө байгаа, тусалж байгаа, дэмжиж байгаа тий. Тэгэл олон хүмүүсийн хүчээр одоо энэ уран бүтээлүүд маань энэ сайхан уран бүтээлийн тоглолт маань болох гэж байна да. Мөн одоо мэдээж бол одоо театрын уран бүтээлчд бол одоо уран бүтээлийн тоглолтод бас оролцох. Оролцолгүй яах вэ? Мэдээж театр бол бүрэн бүрэлдэхүүнээр оролцсон. Дээрээс нь одоо ангийнхаа төлөөллийг аваачин өөр одоо уран бүтээлчдээсээ аваачин тийм. Их өргөн тийм цар хүрээтэй уран бүтээл болно да. Мэдээж одоо орон нутгийн театрт одоо ажиллаад уран бүтээл хийгээд орон нутгийн театртайгаа бас ихээр одоо хамтарч ажилладаг. Дуучдыг одоо дэмжихийн тал дээр бас ямар бас хэмжлэгтэй байдгийг тийм ээ. Шинэ уран бүтээлүүд одоо хийхэд бас боломж нөхцөл тийм. Энэ тал дээр одоо юм. Энэ одоо хөдөө орон нутагт байгаа уран бүтээлчдийн хувьд ч юм уу ер нь уран одоо театрч шуулгад ажиллаж байгаа уран бүтээлчийн хувьд бол мэдээж хэрэг одоо наад өвч маш чухал байхгүй туслах дэмжих те тэр тал дээр одоо манай театрын хувьд бол маш сайн тэр нь бол одоо манай удирдлагууд болон хамт олон маш их илгэмсэг дотносоо биендээ маш их тусрах уу тиймдээч би одоо ингээд энд уран бүтээлийн ингээд тойрваад бүтээгээд явж байна. Одоо дэмжлэг тусалцаа бүх юмыг ерөөсөө уран бүтээлийн тал дээр энэ тэр одоо байгууллага шинэ одоо уран бүтээл тавьж байгаа уран бүтээлчтэй тодорхой хэмжээний санхүүжилт тий одоо уран бүтээлийн санхүүжилт гэж одоо мэдээж төсвийн байгууллага болохоор орж ирнэ тэр мэд дээр жижигсэн бас их тусалдаг дэмждэг байгууллага дээр бол одоо маш их баярлсан талархснаа бас илэрхийлж байна. За ингээд уран бүтээлчийн нэг өдөр нэвтрүүлэг маань одоо энэ дүрээд өндөрлөгч байна. Тэгээд өнөөдрийн одоо нэвтрүүлгийн зочноор Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Өрөнгө аймгийн Хөгжим драмын театрын гоцол дуучин Бадаманд одоо оролцлоо. Тэгээд урилгыг маань одоо хүлээн авч одоо нэвтрүүлэгт оролцсон танд бас баярлалаа гэдэг хэлье. Тоглолтын маань бол өмнө одоо үзэгч олонтой минь цэнхэр дэлгэцээрээ уулзуулж байгаа танай телевизийн хамт олонд ажил бүтээлийн өндөр амжилтыг хүсэн өрөөё. За баярлалаа. Тэгээд удахгүй болох
уран бүтээлийн тоглолтод нь бас амжилтыг хүсье. Тэгээд урлагийн охинд ингээд янжлан бурхан үргэлж одоо сэтгэгчдүүрээ явж явахтугай гэсэн хариулаар өнөөдрийн нэвтрүүлгийг жаргаж байна. Баярлалаа. Тэр Ирэл Батаршгүй уран бүтээлийн сайхан болох болтугай. За баярлалаа үзэгчдээ. Ингээд уран бүтээлчний өдөр нэвтрүүлэг маань өндөрлж байна. Тэгээд дараагийнхаа уран бүтээлчний өдөр нэвтрүүлгээр эргээ уулзъя. Баяртай үзэгчдээ. Ganzen